Ойролцоогоор 5 жилийн өмнө би Америк нэгдсэн улсын гол хотуудын нэгэн төв хэсэгт амьдардаг байлаа. Би үргэлж шөнийн амьдралтай нэгэн байсан ба дахин шөнийн амьдралаар амьдрахгүй хэмээн шийдэд байсан. Өрөөний маань хамтрагч эрт унтах болгонд би нэлээд уйддаг байв. Тиймээс би хорон цагаар ганцаараа гарч юм бодонгаа алгах их дуртай байлаа. Би бараг 4 жилийг тэгж өнгөрөөсөн байх. Орон цагаар ганцаараа алхаад л. Харин айгаад байх зүйлийг хэзээ ч тарж байсангүй. Өрөөний маань найз яагаад ингэж шөнөөр ганцаараа алхаад байдаг талаар санаа зовсон байдалтай асуух бүртэн би хотын хар тамхины 8 шидэн хүртэл их илдэг шүү хэмээн хошигддаг байлаа. Гэвч энэ бодол маань нэгэн шөнийн хэдхэн минутын дотор солигдсон юм. Тэр их хав гаргийн шөнийн 1 эсвэл 2 цаг болж байсан баг. Би байрнаасаа холгүйхэн үргэлж цагдаа нарын эргүүл дор байдаг байсан. Цэцэрлэг төрөлнгийн хажуугаар алхаж явлаа. Тэр их чимээгүй шөнө байсан. Амралтын өдөр байсан тул гадаа машины хөдөлгөөнч том баг. Дээр нь явган явж буй хүмүүс бүр ч алга байв. Би нэлээдгүй удаан сал хэлснийхаа дараа байр руугаа буцаар шийдэж зам дагах урт гудамжны явган хүний зам руу гарах үедээ тэр хүнийг анх анзаарсан юм. Миний алхаж буй замын харалтаа гудамжны нөгөө төгсгөлд нэгэн хүний нэлээд хачин бүжиг хийж бүдэрс бүртэлж эхлэв. Эхлээд харахад тэрхүү бүжиг нь вайлс мэт мөртлөө хайрцаг болгоныхоо төгсгөлд тэр урагш бөхөлдсөн том алхаж байсан байх. Ерөнхийдөө бол тэр бүжгийн алхаа хийнгээ шууд миний өвдөд төхөж явлаа. Түүнийг би гарцаагүй согтуу байгаа байх хэмээн таамагласан тул явган хүнийхээ замын болон руу шилжиж түүнд замын ихэнх хэсгийг үлдэн хажуугаар зөрөхөд асуудалгүй болохыг оролдов. Түүнийг ойртох бүрт түүний хөдөлгөөнүүд нь үнэхээр оюун алархаа байгааг мэдрэгдэж байлаа. Тэр нэлээд өндөр бас их чөргөр нэгэн байсан бөгөөд хуучин хослол өмссөн байв. Тэр миний зүг бүжиглэн төгсөөл байлаа. Эцэст нь нэгэн би түүнийг царайг харж болохоор болов. Түүний нүд нь яг л галзуу хүнийг шиг байдгаараа бүлтэж гисэн. Толгойн баг зэрэг арга шигтийн тэнгис ширтэж бөөмөд харагдах бөгөөд харин ам нь хүүхэлтийн кинон дээр гардаг хорон санаат дөрүүдийн шиг уруулан задрах нүг юмэр ярзаатлаа инээсэн байлаа. Тэрхүү нүд болон инээмсэглэлийг харсныхаа дараа түүнийг над руу бүр ойртон бүжиглэхээс өмнө би годомжны нөгөө хэсэгт гарахаар шийдэв. Би замаар гарахын тулд түүнээс нүдээ түр салгах хэрэгтэй боллоо. Би годомны нөгөө хэсэгт хүрээд түргэн түүнийг буцаан хараандаа авч цааш явж буй хэсгийн шалгахаар буцаж сэрвэсгэн харав. Харин тэр бүжиглэхээ болоод бие миний зүг ирүүлсэн байсан ч дээш ирсэн хэвээр нэг хөлөө өргөн өрөөсөн хөлн дээрээ замын нөгөө талд хэвэрч яг миний зэрэгэлдээ зогсож байлаа. Түүний томоо гихчийн нэмсгэлэл одоо ч хүртэл уруул дээр нь хэвэр байсан бөгөөд тэр нь намайг хачин ихээр тавгуурж байв. Би түүн рүү харсан чигээр цааш алхаж эхэлсэн ба тэр ч байрандаа хөдөлгөө зогссоор л байлаа. Дараа нь урдах замаа харан 10-аас 15 орчим метр алхсан бөгөөд миний явж буй явган хүний замын урд хэсэг хов хоосон байсан. Ийхүү урагш хаан хэсэг алхаж байгаад айдтай чигээр би дахин эргэн харж түүнийг шалгасан ч энэ удаа тэр харагдсангүй. Надад хоромхон хугацаанд ч болов жаахан баярлах мэдрэмж төрсөн ч тэрхүү сонин хүн замын эсрэг талд биш. Одоо миний явж буй явган хүний замын хэсэг рүү шилжчихсэн. Тэндээ баг зэрэг бүхэлдэн зогсхийг олж хараад дахин бүрч илүү айц тавтан дээр. Би түүнээс хамгийн ихдээ 10 секунд л хараагаас алгасан байх. Тиймээс тэр нэлээд хурдан хөдөлсөн гэдгийг нэлт байлаа. Би хэсэг хугацаанд шокноосоо гарч чадлагүй түүний зүг гүлгэрэн зогссон ба тэр ч мөн адил хэсэг хөдөлгөө зогсож байгаад дараа нь миний зүг алхаж эхлэв. Тэр хүүхэлтийн киноны баатрууд хин нэгний араас гитгт гардаг шиг аврах том хачин чихтэй алхаагаар үлмэд ирээд игдэн хурдтай хөдөлж байлаа. Энэ үед би зүгтах нулимс асгаруулагч аль эсвэл гар утсаа гаргаж ирэхийг оролдох ч юм уу ямар нэг зүйл хийж болох байсан ч би байрандаа тэрхүү хачин инээмсэлтэй хүн төгөж ирж буг харан зүгүүрлэх хөшөж өргөсөн. Харин тэр хүн надаас 5 орчим метрийн зайд ирээд дахин зогссон бөгөөд одоо ч хүртэл инээмсэглэн тэнгэр ширтсэн хэвээр л байлаа. Эцэст нь нэг юм амнаас үг дуурахад бэлэн болж ямар новшоо хүссэн ч юм уу толгойд оржсэн юу ч бай зандарсан хоолоогоор хэлхийг хүссэн ч сулхан дуугаар ганц ч үг бүтэн хэлж чадлагүй ээрч хөрөхөн тэр. Альва нэг амтан эсвэл хүн аль нь ч бай айцыг дуу хоолойноос шууд мэдэрч чаддаг.
Өөрийнхөө хоолойг сонссны дараагаар би улам жилүү айц давтаж эхэлсэн бөгөөд харин тэр хүн ямар нэг хариу үйлдэл үзүүлэлгүй зүгээр л галзуу хүмүүст инээмсэглэн зогссон хэвээр л байлаа. Мөнхөд үргэлжилсэн юм шиг удаан өнгөрсөн хэсэг хормын дараагаар тэр зүгээр л эргэж хараад маш удаанаар бүжгэн алхаага хийсээр холдож эхлэв. Харин энэ удаа би түүн рүү дахин нуруугаа харуулахыг хүсээгүй учраас зүгээр л тэндээ зогсон надаас хангалттай болдохыг хүлээж байлаа. Тэгээд удалгүй өөр нэг зүйлийг анзаарав. Тэр аль хэзээ цааш алхах мөн бүжиглэхээс зогсоосон байлаа. Би тэртэй хол байгаа харанхуй дундах аимшигт хар бараан хүний дүрс буцан томорч эхлэхийг анзаарсан юм. Тэр миний зүг буцан ирж байлаа. Харин энэ удаа тэр алхах биш, гүйж байв. Би ч зогтож эхэллээ. Тэрхүү гутамжнаас холдож арай илүү гэрэлтүүлэхдээ мөн баг зэргийн замын хөдөлгөөнтэй хэсэг хүртэл зогтсон. Тэгээд дараа намайг эргэж харахад тэр хачин хүн харагдав. Гэртээ харах хүртлээр би мөрөө давууланд байн эргэж харсаар байсан бөгөөд түүний муухай нэмсгэлийг дахин харах үе гэхээс үхтлээ аж байсан ч азар тэр дахин харагдаагүй юм. Би энэхүү явдал болсноос хойш тэр хотод өргөжлүүлэн 6 сар амьдарсан бөгөөд дахин хизээ шөнийн цагаас салхилахаа гараагүй. Түүний царай одоо ч хүртэл санаанаас минь огт гардаггүй. Тэр согтуу аль эсвэл манарсан аль нь ч харагдаагүй. Тэр зүгээр л үнэхэрийн галзуурч өгсөн юм шиг харагдаж байсан.